Таны сонсох суваг өгүүлж байна. Дэлхийн сонгодог зохиол Мөрч. Зохиолч Джеймс Феннимор Купер. 5 дугаар хэсэг. Голоор хүй дөргөм нэн төгшүүртэй үе байва. Мөрдөн хөөгчд удаанд хууртаж дөнгүүлсэндээ уур хилэн бадарч өвөр хоорондоо элдв тохиогон харилцаж буйг нь сайтар ажиглавал тэдний санааг тааварлаж болох бөгөөд нэг хэсэг нь зайзын зүг буцсан лавтай болов. Төвдөг асаасны ач тус нэгэнт үгүй боллоо. Одоо гол даган яваа. Индианер манай энчтийг хэд жолоод харчхаж магадгүй аюул шууд нүүрлэж ирвэ. Энэ бүхнийг мөрч магадгүй зөв бэлгийнхээ хүчээр хэрххийг хурдан шийдэд бүгдээр хүч чадал арга ухаанаа нэгтгэн үзэлцэхэд нэн даруй зэхэх хэрэгтэйг ухаарчээ. Ингээд чимээ огт гаргалгүйгээр хоёр индиан Жаспер 3-ыг дэрэгдээруулж бэлдээрээ хуйхны чөтгөр 3 ирж байна. Гэтэл бид тавуулаар барахгүй. Дөрөв маань энэ зэргийн зодооныг бишгүй үзээ бидтэй. Цэнгэг усаа. Тэр бие үхэл мэт эрээлсэн зойлгийн учрыг чи бол. Чингачгүг толгойлогчийнх нь. Гэлбэрчи тэр залуугийнх нь бодиг хөдлөн шүү. Анд орч болохгүй. Нэг мондод 2 сум гарцдахгүй шүү. Дэслэгчийнхээ охиныг авч яваа ийм чухал үед сумаар хүүдгнэж хэрхэвч болохгүй. Би өөрөө бэлтгэлд бай. Ямиг аж мэдхүү. Дөрөвдөг чөтгөр гараад ирдэг ч юм уу? Аль эсвэл та хэдийн аль нэгний чинь гарч ижрээд алдчих юм билүү? Ямиг аж мэдлээ. Намайг дохиогохоос нааш гал нээж болохгүй. Тун аргагүй болсон үед л юу юм гихэс биш. Буу дуургаж болохгүй. Бусд нь мэдээж хоолгүй байгаа. Сонсчихно. Жаспер дүүмэн. Чи бидний араас сэжигтэй мэдэгдвэл завиндаа сууж дэслэгчийн охиныг аваад цэргийн хорооны зүг байдгаараа хурдлаарай. Тэнгэр харж үзэх болтугай гэж шивнэв. Мөрч ийм заавар өгч дуустал дайсан тун ойрцсон тул манай энчид өчүүхүнж чимээ анир гаргалгүй отон хүлээв. Ирокезууд голын усаар эрг рүү өнгийсэн бургас мод бараадан аажуухан наашлах бөгөөд хуурай мөчөр таснясхийг чимээ дуулдах нь бас нэг хэсэг итгэхэд мөн эрэг даган нөгөөдүүлээсээ төрүүлсхийн айсвый болох нь магад болбоо. Энэ бол үнэхээр аимшигтай хэрэг. Ургаа бургас аялагчдын суулгасан бод бургасны завсар газар хурж ирэхийн алтад дайсны 2 бүлэг бэбиийнхээ барааг олж хараад зогсож хоорондоо дуу дугаа авалцсан ярилцсан. Манай аялагчдын яг толгой дээгүр дуулдаг ажээ. Аялагчдыг ердийн зөөлөн салхинд жунчхмаар суулгасан бургас мөчрөөс өөр юу ч халахлахгүй байв. Тэдний аз болоход ус ба хуурай газар зогсох 2 бүлэг индианарт бургас мөчрөө сэжиг авах юм ажиглагдахгүй байсан тул тэд алс зайдуу газар хараагаа сунгана. Мөрчийн зөрөгтөөс илсэн ухааны ач байж мэдхэл юм. Индианер имийг аж мэдхгүй гэсэн маягтайгаар эхэл бүдэг хоолоогоор хянуур ярилцсанаа. Ярьж буй хэлн 2 бүлэг болон мөрчийн аль алинд нь ойлгогдох тэр бүхэл Жасперч хагас хугсыг нь гадарлах аялга ажээ. Жасперийн завинд буй загсны жадаар дэлсгэд болмоор тийм ойрхон ирээд зогссон нэг индиан. Мөрийг нь ус арилгачж Янгизийн анч нохон хамарч олохооргүй болгоод хайчгаж гэхэд эргийн дэрэгдэх нэг нь цонхгөр царайтнууд завиндаа суугаад жилийжээ гэн. Тэгэж чадахгүй. Манайхны буучид отож байхад мултрах намгүй. Мөрч Жасперөөд учиртай хараад амьсгалаад арахын тулд хөмхийгөө зов. За миний залуус бүргэд чиг нүдтэй хэрэг юу билээ? Ойлгохтойхон хараарай. Бүхэл сар яваад ганц хуйхтай байна гэдэг чинь юу гэсэн үг вэ? Цонхгөрөөд нэг хүүхэнтэй яваа шүү. Манайхан дэхнэр хүссэн хүн цөөнгөө бийдэ гэж усан цогсох хамгийн ахмад индиан хэлж байна. Аз болоход Мэйбл энэ үгийг сонссонгүй. Харин Жасперийн хөмсөг улам атарч царай нь улам бар. Тэд яриага зогсов. Эргэн тэмтгэн бургас мөчөр дундуур аяархан явсаар хөлийн чимээ тасархад усан зогсогсод нь ээш тийш альжсаар агаад хачин маягтай бутсан нүүр царайнаасаа болж нүдний гээл цог шиг харагдана. 2-3 минутын дараа тэдч цааш эргэсэн боловч ямар нэг юма гээчгээд ирж буй хүн шиг хөлөө их л удаан зөөсөр хорогдон хургасаар одоо л нэг аюул өнгөрөх шиг болоход мөрч баярлсандаа төрөлхийн заяасан өнөөх битүү сайхан инээдэ барьж ятан амаа нээтэл хэрэг биш болох нь дэрэ. Хамгийн сүүлд явсан нэг индиан зог тусан эргэж бот бургасны дотор ямар нэг сэжиг төрүүлэм юм буйг олж харав бололтой их л шимтэн шивтэн. Аялагчдын аз болоход тийхүү сэжиг авсан дайчин бол нас залуу
онцгой гавья байгуулж нөхдийнхөө дотор нэр алдартай болж амжаагүй хүн байв. Ийм залуу насндаа ахас дээдсээ хүндэтгэх эгэл даруухан замтай байхыг хичээхийн хажуугаар хизээ боловч худал дохиогч нөхдөө үе мүлбэл бусадтай элэг дог болно гэхээс ухаан алтлаа айна. Ийм учраас урсгал уруудан явж буй цаадуулаа. Дуулалгүйгээр ганц биеэр буцаж сэжиг авсан бот бургасаа нүд цавчилгүй ширцээр дөхөж иглэв. Наран талын хідэн бургас ялимгүй эвэрч гундах янз орон ердийн байдлаас өчүүхэн хазаасан байдлыг Индиан хүний гэрхаанууд алдалгүй ажсан ажээ. Дайн тулааны үед хэр баргийн хүн яавч ажиглахгүй, тийм ялахгүй юмнаас хүртэл сэжиг авч цаашид явах замналаа хийдэг нь гагцхүү зэрлэгүүдийн онцгой шинж соргог чанар билээ. Нөгөө талаас түүний авсан сэжиг нь үнэхээр ялахгүй байсан учраас ч майнер бусдынхаа санаа бодлыг сонсъё гэж зүрхлээгүй аж худал байвал яа. Харин үнэхээр чухал юм сэжиг авсан бол энэ гавьяага хинтээ ч хуваалцахгүйг бодож байна. Залуу Индиан ой тайгад оршин суугч альва хүний нэгэн адил альва ил далдын аюулаас ямагт болгоомжлох тул одоо ч гэсэн туйлын их хянуур хөдөлж байв. Энэ бүгдээсээ болоод залуу Ирокед сэжиг авсан газараа бүр тулж очихоос өмнө цаад нөхд нь 50-60 алхам лав холдсон байв. Нуугдсан хүмүүс маань ийм ихэгзэгтэй үе байсан боловч нүүр царай нь дотоод сэтгэлийнх нь элдв бодол илрэх тэрхүү залуу Ирокезийн нүрийг ширтсээр байв. Эхлээд манер отгийнхаа ахлагчдын байгуулж чадаагүй бөгөөд залуу насндаа багтал болгох гавья байгуулгасан гэж бодож байснаа гундаж эхэлсэн гэж ботсон бот бургас нь сэвшээ сэлхэнд найгалзан эхлэхэд худлаа юм бодчтэй химэн урман хугарч эхлэхийн хамт ер нь энэ хавьд далдын аюул байж магадгүй химэн айж буй нандашгүй байж. Усанд тэг дундаа хүртэл шигдсэн бударганы ороонго зуны нарны төөнөм элчинд дааж баг нөлөөлөгдсөн тул залуу Ирокез дүүнд гараа хүргээд өөрийн бодлыг буруу байж хэмээн сэтгэв. Үнэхээр худал байж лавтаа мэдхээр нөгөөх мөчрийг зайчлан доддог шормогцсон хөшөө шиг хөдөлгөөнгүй хэвдэх хүмүүсийг олж хараад дуу алдан арга шухас хийхийн даваан дээр жинг ачгүйг ганц далайхад том сүхэн Индианы нүцгэн гавлыг хаг дэлсэв. Индиан залуу хоёр гараа сарвасхийн говьлон палхийн унахад усны урсгал түүний амь тавин дэлжлэх хүүрийг авч чадваа. Делаврер Ирокезийн гараас шүүрэн авч гуйхыг нь олзлох гэж ихэд чармайсан боловч цусан садрах хүүр түргэн урсгал завчсаар алга болов. Энэ явдал ганц минутын төдийд болж өнгөрсөн бөгөөд ер нь элдв хэрэг явдал ингэж түргэн ээлж дараагаар солигдохыг ой тайгын дайн тулаанд долонгорчсон мөрч ба түүний нүхтөөс өөр хүмүүс ойлгохгүй тул яах их ээж мэдэхгүй байхсан билээ. Жаспер бод бургасыг зайлуулахын хамт ганц жагшныг алдаж болохгүй. Эрхэм Кэп хэрв та зээ өхнө аврахыг хүсэж байгаа бол миний үгнээс бүүгар. Харин Мейбл та завны оролт сонож хэвд гэж чанга биш дуугаар боловч асар их нухацтай хэлмэгцээ. Өөрөө өвдөгцөө усан зогссон хിവэр завны хошуунаас барьж эргийн дагуух уурсгал руу татахта бургасанд аль болох ойр явж голын тохой хүрч дайсны нүднээс далд орохыг чармана. Кэп араас нь туслана. Эргийн хажууд байсан нөгөө нэг зав нь эдний араас дагах ёстойч. Делавр эргийн нарийнхан зурвас илсэн дээр үсрэн буумагцаа. Ойроо шууд орсон нь тэр хав дайсныг ажиглах үүрэг авсан ажээ. Гэлбэр цагаан арьс нөхрийгөө завны хошуунд гарч Жасперийн араас явах тохиогов. Гэтэл голын тохой хүрхийн алдад зав нь гэнэт их хөнгөн болсон санагдахад мөрч эргэж харахул Тускароро эхнэрийн хамт хоёул алга болсон байв. Урвж дээ гэсэн бодол толгойд нь харван орсон боловч тэртээ дороос уян гашуутай дуу сонсдох нь өнөөх Ирокез залуугийн хүүр голын дүргэн урсгалаар нөхдөө гүйцсэн очсны шинж тэмдэг гарт цаагүй мөнтөл хормын төдийд ч цаг хугацаа алдаж болохгүй болжээ. Буун дуу тас хийтэл мөрч харвал Жаспер тохойг орон голыг гаталж завны хитэг дээр зогсох ба Кэп хошуунд нь суучихсан сэлүүртэд хамаг хүчээрээ тусалж буй харагдана. Хэл хязгаарын дайн тулаанд долонгорсон хүмүүс бол нүдний ганц харцсан тодрох бодлоор бэбиийнхээ санааг дорн ойлгодог юм а. Мөрч завны хитэг дээр үсрэн гарч түргэн урсгал дагуу хүчтэй сэлүүртэн нөгөө талын эргийг чиглэхдээ урсгалын доод биеийг барьж яваа нөхдөө дайснаас өөрийн биеэр хаацалах гэсэн санааж. Дээрэмчин зэрлэгүүд түүний хуйханд шунахтаа өөр юм сэтгэхэ болно гэдгийг майнер мэджээ. Зоригт замчин улсыг хөндлөн чиглэлээр жигтгэн хүчтэй удаан гихчин сэлүүртэн явах зур. Жаспер урсгалаад олигтойхон барьж яваарай. Энэ чигээрээ яваад эргийн бургас бараад дэслэгчийн охиныг л хамгаалж яваарай. Тэр муусан Минго нарыг могоо бит хоёр дөнгөн гэв.
Жаспер мэдлээ гэдгээс илүүрээрээ дохиолж байхад буун дуу байн гарч байх нь Заварева ганц сэлүүрчийг онилж буй хэрэг билээ. За муусан тэнэг адгууснууд сума бараад бай. Оногдохгүй бай. Шагаагаад бай. Би чинь хооронд та нарын сумны тусгал хүрэхээргүй хулжаад өгөмц. Хэмээ мөрч хэлэх нь угаас ойтайгаад удаан суусных өөртөө гөөл ярьж заншсны хажээ. Цааш нь дайн дулааны үед Христос мөргөлтөн хүн бие магтдаггүй. Би индиан биш. Цагаан арстан учраас та нарыг Делавар юм уу Мокикан хүн шиг нэг их муу мухагаар гарааж зүхэхгүй. Гэхдээ би та нарыг бол цэцэрлэгдэх боломжоор буудаад ондоггүй хот инхноос арай эрт гэж хэлнэ. Энч бүр дөг байна гэж шанааных нь үсийг сум шүргэхэд манер дуу алдаж хэлээд. Гэхдээ л байнасаа ямхын төдий зөрнө гэдэг чинь бууны амнаас сум гараагүйтэй адил хэрэг шүү дээ. Зүйтэй Жаспер минь бид хуйхаа алдаж байгаад ч дэслэгчийнхээ охиныг аврах ёстой гэв. Яг энэ үед мөрч голын тэг дунд хурч Ирокез нартай бараг зэрэгцсэн байхад Кэп Жаспер хоёрын хүчээ дайшлан сэл үрцэн зав голын иргэн очих гэсэн газартаа тув дөгсөн байв. Энэ удаа хуучин далайч нэрээ үнэхээр хадгалж далайн хөлгөөрөө хөвж буй мэт санагалдсан зээ өхнө. Бас өөрийгөө чихэд хайрлан явах бөгөөд урдын туулж ирсэн зам нь хэдийгээр ялгаатаач гэсэн иймэрхүү дайн дулааны үед бас л мөчөөгөө хөөргүй шинжтэй гэлалцсан. Завны сэлүүр хэдэн удаа хүч дээхэн ажиллахад завэргийн бургасандаа хүрч Жаспер Мэйблийг эрэг дээр дэмжин гаргаад манай гурав ийхүү хэсэг зур осолгүй байдалд орвоо. Харин мөрчийн тухайд гэвэл тийм биш байв. Амнаас хайхралгүйгээр дайсны буун суманд бие зориуд илчилсэн байхад эрэг дээр явсан нөгөө нэг бүлэгэтгэхэд голын ус руу бууж ирээд нөхөдтэйгөө нийсний улмаас аюул ноцтой болох нь дэрэ. Освего голын ус энэ хавтаа төдийл өргөн бустул тэг дунд нь яваа мөрчд дайсны буун сум лавтай онож тусах боломжтой. Тийм онцгой аюултай байдалд мөрчийн сэрэг уха хатан зоригл тус болж байв. Аюулаас мултрах ганц зам бол үргэлжийн хөдөлгөөнтэй байх явдал мөнийг эрлэхэг замч мэдэх тул хэсэгхэн төдийч нэг байдалд гацсан оногдох бай болохгүй чар майхын хамт ганц чиглэлээр хөдлөхөн зүгтэн яваа бугыг давхаан дунд нь алдалгүй намандаг индианаар төдийл төвөггүй учраас мөрч маань хөдөлгөөнөө байнга өөрчилж нэг хэсэг урсгал дагуу харвсан сум мэт хурдалж нэг үзэж нэг хэсэг зүгээ огцон бууруулж өөр тийш бултан сэл өөртөж морг сарг хөдөлгөөнөр зүгтэж яв. Манерийн аз болоход усанд сэлэн яваа зэрэлгүүд бууга дахин зэнэглэж чадахгүй байхад эрэг хавьд буйн зүгтэн яваа завчныг нарийн шагаахыг хичээвч бот бургас саад болж байв. Ээнхүү тухайн таатай байдлыг далимдуулан бултан урсгал даган хурдалж нөгөө талын эрэгт төхөж байтал бас нэг аюул гинэт тохиолдлоо. Голыг ажиглуулахаар бүгүүлж өргсөн хідэн Ирокез давхар аюул учруулах нь тэр. Индианчууд хэсэг бүлэг болж манай аялагчдын яг толгой дээгүүр ярилцаж байхдаа дурдж байсан тэр зэрэлгүүд энд бүгсэн байжээ. Тэд тоогоор арга хүрэхгүй боловч хүний цус урсгах мэрэгчлэр онцгой шалгарсан чөтгөрүүд учраас голын ус харьгаа буюу бас хад чулуу илбэхтэй эднийхний яриагаар олонтой тийм газар утсан гэж. Мөрч маань харьгаагаар гарах гэвэл усны урсгалын тус болохгүй хад чулуун саад болж зэрэлгүүдийн аманд яг орж амиалдах буюу олзны хүн болох нь гарцаагүйг ойлгох тул нэгэнд дайснууд бүгд зүүн талын эрэг дээр буйтал өөрөө баруун эргийг зорхол хамгийн зөв арга хэмээн бодвоо. Гэвчингэн гэдэг бол махан биетэй цусан зүрхтэй хүний хэрээс дэндүү хэтэрсэн хэрэг бөгөөд хүчтэй урсгал цаатан мөнгөнөх нь дайсны суманд хөдөлгөөнгүй бай болж хувирхаас өөрцгүй. Нэгэнт ийм тул мөрч өөрөөр нэн даруй шийдэж олмын зүг ус аль нэмгэнтэй хэсэгт нь хөрмөгц буу ба богцтой ямаа шүүрэн авч заваа орхин хад чулуу дамжин баруун талын эрэг зорингүй байв. Завыг хурдан урсгал өөрийн дураар хөөхөд зав усанд нэг далдран алдаж нэг ил гарan хад чулуу мөргсөөр оттон хүлээсэн Ирокезүүдийн ойролцоо хүрч очин газарт нь тогтов. Гэсэн ч мөрч маань аюулаас мултарч чадаагүй ил байв. Түүний энэ мэд их зориг самба урд чадвар нь индианарт ихэд гайхагдах зүйл бол зэрэлгүүд нэг хэсэг түүнийг мэлрэн харж хөдөлгөөнгүй загсаж байснаа. Гэнэт хонзонгаа авах, хосгүй их олзонд хүрэх шунлан даван байлж, юугүй гал нээж эхэлвэ. Сум усанд пол тусахын хамт зогтөгчийн хувцсан ч туссан, хүү татавч, бэйдэн тусалгүй өнгөрөх нь эд шидийн хүч амнасанд нь шингэж үү гэлтэйч. Заримдаа сугаараа татсан гүнзгий усанд орж буу цогцтой дарь хоёроо толгой дээрээ барин явах тул туйлын ядаргаатай байсан тул зэгсэн нэг өндөр хад буюу хясаа тааралдахад дээр нь гарвал оройдо хуурай тул тэнд буу богцтой юм аа. Түр тавин
өөрөө нафтаа хэвтээд баруун эргийн зүг ажиглавал 50-60 алхам нилээд гүнзгий ус байх тул сэлэн гатлахаас өөр аргагүй санагдана. Индианаар буудхаад рууцсан ч нөгөө завийг үзэж сэлүүртэй байхаар нь сууж заваар хөөхөр шийдэх бололтой бэлтгэж гарав. Баруун эргийн хамгийн наад талын бургасан дотроос нэг нь "Мөрчөө" гэж дуудваа. "Юу гэсэн юм Жаспра? Одоо зовлтгүй. Найз нар чинь энд байна. Ганц ч Минго гатлаад гарч ирэхийг нь үзгсэн. Чи бууга наана өргөчхөд заад чөтгөрүүдээ хөдөлгөөс өмнө бидэн дээр ирэх юм биш үү?" Дайзандаа сумтай, шахагтаа дартай байгаа цагт ой тайгын жинхэнэ ир бууга хаях ёсгүй. Өнөөдөр цэнгэг ус маань би ганц ч удаа гохоод арсангүй. Энэ муусан чөтгөрүүдэд дурсгал үлдээлгүй буунасаа салах хүсэл над талга. Баг зэргийн чийг миний хөлдгийм болохгүй. Тэр магчдын дотор өмхий хар санаат гээлбэр байгааг би олж харсан. Тэгэхээр зохих шан хөлсийг нь олгох хэрэгтэй шүүд Жаспер минь. Дэслэгчийн охиныг зэвлэг суманд өрт өөчихгүй. Ухаана ботсон бицтэй бодвол. Одоохон долоо байлтгүй. Гэхдээ дайсныг хориглон барьж чадах эсгээс шалтгаална. Дайсан одоо бидний цөөнийг мэдсэн. Зарим нь олмоор гарч ирлээ гэхэд заримыгаа тэд дэртэ хэрэг дээр орхинд. Завны тухайд гэвэл дүүм чийл даан шүүдий. Хэрэг гараад би сэлүүртэд хуржгим би загас сагнадаг ямар ч Мингогийн дор орохгүй л. Тэднийг олмын доод биеэр гатлбал бид гүнзгий усаар дээгүүрхэн гаталж муусан чоннуудыг даажигнаж яагаад болохгүй билээ. Яагаад гэвэл тэд заримыгаа эрэг дээр үлдээж таарнаа гэж би хэлсэн шүү дээ. Тэгэхээр мөрчмөн Мэйблийг Ирокез нарын бооны суманд ил бай болгоход хүрэн шүү дээ. Тийм ээ. Дэслэгчийн охиныг аюул дочруулж болохгүй Жаспер минь. Чиний хэлдэг зөв. Үзэсгэлэнт царай хөөхөн биеийг нь Мингогийн боон суманд бай болгож хэрхэвч болохгүй. Инглээр яах ёстой? Бид ямар ч болтугай тэднийг ус гатлуулалгүй. 1-2 цаг барьж харанхуй гүрэг бол учир байна. Бич бас ингэж бодож байна. Харин бидний хүч хөрхөө өмөрчөө. Бурхан биднийг түшин дүүмэн. Бурхан биднийг түшин. Дэслэгчийн охин шиг ийм гимгүй амтныг ийм аюул нөмрөөд байхад бурхан биднийг орхих ёсгүй. Хөрхрээ цэргийн хороо хоёрын хооронд энэ хоёроос өөр ганц ч зав байхгүй би лавтай мэдж байна. Бас тэгэд чи бид хоёр шиг буучин бооны амнаас мултраад гол гаталж гарах тийм зүрхтэй улаан арстан байхгүй. Жаспер минь би өнгөрч байгаа юм биш. Ер нь энэ хавийнхан намайг бууг мэрэгэн намнаач гэдгийг бүгд мэдэх байх шүү. Таны мэрэгэн бууддгийг хол ойрын амьтад амдахгүй. Тэгэхдээ буу цэнгэлэх гэж цаг алддаг шүү дээ мөрч минь. Нөгөө талаар би сайтар нууж болдог хуурай газар байх биш. Тийм болцоогүй байдалд орно. Хэрэв манай зав чиний гарт орсон бол чи бууга усанд норголгүй гатлаад гарчгаж чадахгүй байсан гэж үү? Жаспра бүргэд нисэж чаддгүй гэж хариу өчөөд чимээгүй инээдэг зангаар инээж хоошоо харснаа. Гэхдээ одоо бууны бай болж завин цуух хэрэггүй. Тэр муу санахад дахиад л буу тавьж эхлэн шүү дээ гэв. Аюул асалд юр оролгүйгээр аргыг нь олж болно. Эрхэмхэд зав руу очоод тэндээсээ модны мөчөр усан чидэж чиний нөгөө хадны тэртээ хаваас үүсэлтэй урсгалыг шалгана. Одоо тэр мөчрийг хөвжгүй хардаа. Энэ чигээрээ хөвөд байвал чи гараа өргөөрэй. Тэгсэн даруй зав хөдлөх болно. Завыг барьж чадалгүй алдчихлаа ч гэсэн сүйдтэй юм болохгүй. Доох нь очоод усны эргүүлэгт ороод ирнэ. Тэгэхэд нь би бариад авна шүү дээ. Жаспер ийхүү ярьж байтал модны мөчөр түргэн урсгалаар хөвсөр мөрчин яг дэргэд хурж ирэхэд манер барьж аваад тохиролцсон ёсоор дохиогвоо. Кэп Токиог нь хүлээн авмагцаа завыг их л болгоомжтой жинхэнэ хашир дал айчны байдлаар хөвүүлэн тавив. Зав дөрүүчийн ирсэн мөчрийн чигээр хөвсөөр төдхөн хурж ирэхэд мөрч гартаа оруулж аваад инээд алдан. Энд ч ёстой хэл хязгаарын хүний арга ухаанаар бүтлэв шүү. Жаспер минь чи усанда би ойдоо жинхэнэ эзэн юм шиг байна да. За одоо муу ёрын Мингонор нүдэндээ ил харагдах хүн рүү бууга шагаагаад аза туршгалт дахиад ийм завшин та муусанд олдохгүй байх шүү. Ингэж хэрэггүй. Заваа эргийн зүг урсгал сүржтүүлэхэд хөдөлмөгц өөрөө сууж яв. Тэгж ч хамаагүй бардамнаж болохгүй гэж Жаспер шийдэмгүй хэлвэ. Дайсан өөрөө үлгэр жишээ харуулж байхад би тэдэнтэй улаан нүрээрээ эр хүний ёсоор тулалдах ёстой. Нэгэнт улаан арстан болж төрөөгүйгээс хойш цагаан арстан хүн бүгхийн оронд шууд тулалдаг зуршилтай биш шүү гэж мөрч омгөрхөн зөрүүдлвэ. Тэгвэл Мэйблэ яах болж байна? Чиний хэлдэг зөв байна дүү минь. Чиний хэлдэг зөв. Дэслэгчийн охиныг аюулаас заавал аврах ёстой. Дэми бардамнах бол амныхан салиа арилаагүй багчуудын явдал гэж чиний боддог чинь зөв юм байна. Энд байгаа газараасаа завыг бариад авч чадна гэж бодож байгаа мó. Харин тийм ээ. Олигтойхон л түлхээд өгвөл ямар ч эргэлзээгүй.
Мөрч байдаг хүчээрээ түлхлээ. Хөнгөн завж төдхөн тулан ирэхэд Жаспер угтан барьж авав. Түүнийг хайрган дээр татан гаргаж нууц газар оруулах ажлыг хэдхэн хормын дотор гүйцэтгэв. Тэгээд хоёр найз уулзаагүй удсан улс саял учирч буй мэд гар гараа халуун дотноор барив. За одоо Жаспер минь гонор бог намнагчийн бууны аман дээр Освего гатлаад ирэхийг нь үзье. Чи бол залуур, сэлүүр, дарвуулд буутахаас илүү гарамгай хүн юм уу та? Гэвч зүрх зоригтой, гартаа бярта байгаа чинь тулалдаанд хамгаас чухал чанаралтай. Мэйблиг Америдана гэж Жаспер тайван хэлж байв. Яг үнэ. Дэслэгчийн охиныг хамгаалах ёстой. Ёрн чи надад их сайн залуу санагддаг. Ялангуяа аюул осол нөмрөх үед арчин амуутай хөөрхийн амтныг бодож амнасаа зориулахад бэлэн байгаа чинь бүрч сайхан санагдах юм. Жаспер, хараач. Тэр муусан 3 завинд сууж гарлаа. Биднийг зүгтаад алга боллоо гэж бодоо байлгүй. Тэрнээс биш. Бог намнагчийн бууны амны өөдөөсч арай зүрхлэх амьтад биш дээ. Ирокезу дайснаа харагдхаа болохоор зүгтчихж гэж бодоод хойноос нь мөрдөн мөшгөхөөр шийтсэн бололт. Ихэнх цагаан хүмүүс чингэх байсан байж мэдэх юм. Харин эд бол Мэйблийн амнасыг дааж аваа ус болохоор түүнийг хамгаалж болох цорын ганц арга үлдлээ гэхэд түүнийг олж чадхаар хашир ой тайгын дайн тулаанд бишгүй долон хурсан хүмүүс ажээ. Мөрчийн хэлсэнчлэн 3 Ирокезийн 2 нь бууга шагаан зүгтэн сууж нөгөө нэг нь хэдэг дээр сэлүүртгээр гарч зогсжээ. Тэд шууд гатлгаас болгоомжлон заваа дээшх нь нилээн намын урсгалтай газар аваачиж тэндээсээ харгаар буугаар бэлтжээ. Эхлээд харахад завийг залж яваа зэрлэг бол тэр талаар ялгүй чадамгай намдашгүй. Газар авцтай жигдхэн сэлүүрдэх аяар зав усны толгор өнгөн дээр хөвхнэ. Эгээл агаарт халин нисэх мэт харагдана. Тололдоонд орохыг тийсэн ядан хүлээх Жаспер. За одоо буутах уу гэж шивнэхэд мөрч. Болоогүй дүм, болоогүй шүү. Тэд гурвуулах юм чинь хэрвэрхэм кэп бүсэндээ байгаа олон үсэрдэг бууга хэрэглэж чаддаг юм бол тэднийг бүр эрэгт хүргэж байгаад янзалчих бол бид ядах нь завтайгаа болно шүү дээ гэв. Мэйблэ яах вэ? Дэслэгчийн охины төлөө айлтгүй. Чи өөрөө өхөр бөөрөлзгний бутны цаадах модны хонгилд нуучихсан гэв биз дээ. Үнэхээр тийм сайн нууж чадсан бол тэндээ бүхэл сар нуугаад Минго нарыг даапак хийж чадна гэсэн үг. Ямиг аж мэдгүй. Өөрсөддөө ойр байлгасан дээр санагдана. Цэнгэг ус минь. Аюул багтаа тэндээ л байсан дээр. Тэр хөөрхийн амтны инхри толгой пол бүлгэх зүрхийг дайсны суманд ойртуулах хэрэг байхгүй. Ямиг яаж мэдх юм бэ? Бид бот бургасанд үзэгдэхгүй. Дажгүйгээ тэрдэж байсан хэрэг нь яалаад. Тэр мөө Минго саваа гүтэж байж сайнаа үзээгүй. Одоо энэ бузруудыг гээл адил болгох уу? Эйхүү шивнэлдэж байтал боондоо тас хийж завны хэдэг дээр зогсоо явсан Индиан огол үсрээд сэлүүртэйгээ усан дуунхан дээрээ. Зөөн эргийн бургасан дотроос шингэн утаа год хийгээд дорхно замхарл. Могоо маал эсгэрчглээд гэж мөрч баярлан дуу алдсан. Ийм зөрөгтэй, ийм үнэн чирийг дилаврчуудын дотроос олохгүй. Харамсалтай нарай айл эрттүүлчихч. Гэвч бидний яах гэж байгааг ямар байдалд байгааг мэдээгүй юм хойно. Одоо яах гэх вэ? Залуурч алдсан зав төдхөн дөргөн урсгалд хөөгдөн харгаар ойртоход нөгөө хоёр зэрлэг яах учраа олохгүй дэмийл галзуу мэд ийш тийш харан арт чаага алдан урсгалд автнаа. Ирокезүүд аюулд орсон нөхдөө голчлон харан сандарч байсан нь Чингач гүгт завшаан болж тэр хооронд зайлж чадсанаас биш. Зэрлгүүдийн сумнаас мултрах хэцүү бүрч боломжгүй байх билээ. Дайсны нэгнэж хөдлөлгүй бод бодрогны араар нуугдаж арч чаагүй болсон хоёрыгоо ширтсээр л байв. Тийм явдал болсон тухай өгүүлч жамжаагүй байтал завин харгааны орчим ирж хөмрөн алтахад нөгөө хоёр зэрлэг тэнцвэр алдах гуйн тулд ёроол таран хэвтгэхээс өөр мэхгүй болов. Энэ энж тус болсонгүй. Завин хад мөргөн онхолтоход хоёр зэрлэг усанд хаягдаад амнаан там цаан болоход ус тийм их хүнзгий босдол боо зэвсгэ аль хэдийн алдсан хоёр Индиан сэлэх газраас илж гарцтай газар нь тэмтэгчсээр өөрсдийн нөхөд буй эрэг рүүгээ дөхсөөр байв. Зав усанд тугцаар нэг хатан тулж тэндээ гацсан зогссон учраас эсрэг хоёр талын айланд нь ч хэрэг болохооргүй болов. Жаспер тэр хоёр Индиан өвдөгцөө усан цаашлан буй хараад за мөрч минь одоо хоёул ажилдаа ордог хэрэг. Би тэр урсгалын дээд биеийнх нь чи нөгөөдхийг нь тонлог гэв. Залуу маань саяхны явдлыг үзэж өнгөрүүлсэндээ сэтгэл нэг догдолж гарам жижирч байсан бололтой. Тэгээд алдаж буудсан тул нөгөө хоёр Ирокез дороо зогсоод ихэд зэвүүцэн зүгэж буйгаа илэрхийлэн
Гараараа далайн занаж байв. Мөрч буудсангүй. Харин ингэж хэлв. Сэнгэ гос минь. Би цус урсгах дуртай да. Хүн амьтан алдаг хүн биш. Би лавруудын атаад дайсан Минго нарт дургүй. Гэхдээ аргагүй хэрэг болсон үед л юу юм гэхээс биш. Хүн байтугай буугыг ч зүгээр хорооддоггүй. Ой тайгад ганц бурхны авралаар амьдарч явах хүнд инкээс илүү шудраг зөв зам байхгүй. Нэгийг нь хороосноос хойш боллоо. Могой маань буудаж байж энэ дайснуудад өөрийгөө мэдгэчихсэн болохоор бууг намнаач маань бас хэрэг болж ч мэднэ. Манай цэргийн хорооны хинэгн нь хэрэм хөөцөлдөж явсаар дарих модны хажууд нуугдаг шиг энэ дайснууд хаанаас ч гараад ирж мэднэ. Нөгөө талын ирэг дээр нэг хүний бараа харагдлаа гэж мөрч заахад Жаспер хурцнүүдээрээ дорнолж харвал бусдаасаа илүү гавья байгуулж шалгарахыг хүссэн бололтой. Нэг индиан бусдаасаа сэмхэн салж Чингач хүүхийн байгаа газрыг чиглэн гитж байв. Дайсан анзаархаа боллоо гэж буруу бодсон юм уу? Аль эсвэл ямар нэг бэлтгэл хийнгээ авраг могоо маань залуу индианы нүдэнд харагдчихсан бололтой. Баруун талын эргийн тэндээс лавр ир харагдахгүй байхад тэр индиан бууга шаагаж буйг бодоход түүнд харагдсан хэрэг байж таар. Тэнд голын тахирлцсан хэсэгтэй учраас Ирокезуудаас голгүй боловч шулуун шугамар авч үзвэл хэдэн 100 алхам зайтай бөгөөд мөрч Жаспер хоёроос ч мөн тэр анзааны зайтай юм а. Мөн тэнд голын өргөн нь бараг 200 алхам бол Мираж буй Ирокез манай хоёр ажиглагчаас мөн төдий чинээ зайтай буй. Мөрч Мираж буй Ирокезээс нүд салгалгүй ширтэнгэ. Могоо маань тэндэ байж таарах нэ. Гэсэн ч юугаа хийгээд тэр мө гитэж буй чоныг ойртуулад байгаа юм бол алах нь байна шүү. Гэтэл Жаспер хараач. Өнөөх Дилаври маань буутчихсан индианы хүр байна. Хөвж яваа хатан тэглэн толгой нүрэн дээшээ гаржээ. Яг тийм байна дүү минь. Яг тийм байна. Хүн гэдэг чинь амьсгаагаа хураачихсан бол хөвж буй дүнз модноос гойд ялгаагүй болтголт. Энэ Ирокез одоо хүнд ч хор хүргэхээс өнгөрчээ. Харин тэр муу хорт могоо шиг зэрлэг хамгийн дотн үнэнч нөхрийн минь хуйханд шунаж байна. Мөрч гинэд дуугүй болон ер бусын урт бууга авч бараг шаг айлгүй гимэр гохоо дарахад нөгөө Ирокезийн шагаасан буу бас дуугарсан боловч бог намнагчийн сум өртөж хүрвэ. Индианы буу бас авцалдсан боловч сумаа тэнгэрт илгээж эзэн нь өөрөө бутны арлуу гулдаан алга болох нь эсвэл шархтсан эсвэл үхсэн хэрэг. Мөрч бууга нэм байлан дахин сэнгэлхийн хамт хуйхан чуналтай муу мохоо өөрийнх нь хохин Чингач гүг бид хоёр чинь багын найз. Тэгээд Хорике мохог Онториод ер нь Франц нэртэй байлдаж цусанд бэлдэгдсэн газар бүр хамт байлдаж байсан хоёр байхгүй юу? Ийм байж би хамгийн дотн нөхрийгөө энэ зэргийн муу бүтээсэнд харсаар байж алуулчих нь гэж тэр муу адгуус бодоо юм болов уу гэв. Могоныхаа чиг ачаар доор нь хариулчих шивдэ. Бузар амтад буунаас маань айгаад бушуухан далдавчтаа бүгж байх шиг мөрчөө. Энэ зэрэг буулгах бол нэг их гойд юм биш ээ. Их гойд юм биш. 60 дугаар хорооныхноос бог намнагчийн ямар болохыг асуугаарай. Цаадуул ч нь л мэднэ. Дайсны сум мөндөр шиг бууж байхад яасан гэдгийг хэлээд өгнө. Сая миний бууддаг бол зэрлэгийн хог болж бууны минь аманд ороод ирсэн ихэлт. Хөөе. Тэр юу наашаа хөвж байна? Нохоо юу буу? Мөрч давхий. Харганы цаана өөрийг нь төрж байсан голын дөргөн урсгалд жухам юу нойлогтой үл мэдгдэх нэг юм хөвнө. Сайтар ажиглал хүн тэг мөртөө индиан хүн толгойдоо нэг хачин малгай тавьчихсан юм шиг харагдана. Манай хоёр дайсны ямар нэг арга мэх байж магадгүй хэмээн нүд салгалгүй ширтвэ. Өмнө нэгэн төржээ. Харин толгой нь яг л усны аяар хөвж яваа бууг шиг л байх юм гэж Жаспер хэлв. Индианы чөтгөр шолмын хорон санаа дарга байна. Христос мөргөлтний шудраг арга дийлхтэл дийлэндээ дүүмэн. Цаатхан их л айжхан ойртохтол ажиглагч хоёр маань буруу таньсан юм болов уу гэж хэсэгхэн эргэлцсэн боловч зайныхаа 3-2-ыг өнгөрөөд ирэхийнх нь алдад зөв таньснаа лавтгава. Энд ч авраг могоо маань байна шүү дээ. Үгүй юу гэж мөрч дуу алдан майс нөхрийнхөө тийм уран арга хэрэгэлсэнд нь баясаж нүднээсээ нулимс гартал хөхөрч толгой дээр мөчрөө болж дээр нь эвэртэй дараа тогтоогоод өмнөө богн гойлон турж бууга хажууд нь торгосон байна шүү дээ. Ээдтэй мөн ч ухаантай нөхөр шүү. Бид хоёрч хүний цусан чунхаа Минго нарыг их замдч тайн хав нутагтч мөн ч олон удаа хамраар нь шааж ойчтол молигддаг байсанд могоо маань биш байвал яана мөрчөө. Таньмаар тэмдэг юр мэддэхгүй байх чинь юу? Таньмаар тэмдэг гэж шүү. Индиан хүнд тийм тэмдэг ирэх аргагүй шүү.
Тийм бишээ дүү минь. Ямраар бууцсан гол байдаг юм. Чухам бодно гэдгийг бол Делаврчууд л үзүүлээд өгдөг болсон. Тэдний будаг дайчин урааных нь бэлэг тэмдэг. Жаспер минь. Чиний хөлөг ариун Георгийнхоо дарцгийг мандуулдаг. Франц нар загснаас шарсан адгууснаас маханд халтарцсан муухай альчуура дэрвүүлдэгтэй адил гэсэн үг ээ. Одоо нүд нь харагдаж байна. Одгийн өдөрдөгчийн маань нүд яг дүрээрээ байна. Хөөрхий цэнгэг ус минь. Энэ хүний нүд дайн тулаанд хичнээн догшин ширв. Навчны цаанаас ширтэж байх нь хичнээн хүйтэн зэвдэг гарагдавч. Мэлмэртэл нулимсаас груулж байхыг нь би бас үдсэн хүн шүү. Гэд Жасперийн ханцуунд нэг хурууга зөөлөн боловч нэлээд учиртайхан хүрээд улаан арьс дайч гэсэн зүрх сэтгэлтэй хүн шүү. Цагаан арьсныхаас өөр төрхтөч гэсэн зүрх сэтгэлтэй хүн юм шүү. Би худал хэлэхгүй гэв. Одгийн тэргүүнийг таних юм боловч тийм хүн гэдэгт нь эргэлзэхгүй. Би бол жинхэнэ мэдэх хүн. Бид хоёр зовлон жаргалаа хуваалцаж явсан улс. Хувь заяанда хичнээн хүнд зовлон учирсан ч зориг моххыг мэдэхгүй эрлэхэг туулдаг. Жаргалтай цагтаа наргаантай гэж хачин. Одгийнхоо бүсгүйчүүлийн элгийг хөшөөчгдөг хүн байхгүй юу? Үгүй би чинь юу болж байна? Сөөрөн газрын улс нэгнийхээ чихэнд нилуун үг урсгадаг шиг юм боллоо. Манай хүний чих сонор. Дуулчхал ямар хэрэг байх вэ? Делавр хүн угаас эхийг л даруй ичимхий бас номхон алгадаад авсан ч хараа зүгэл болохооргүй ч гэсэн ч би нүүрэн дээр нь биш далдуур сайн гэж байгаа ч гэсэн ерөн сонсоод эмээлт гэж мөрч бахархан ярил. Могой хөвсөөр хоёр нөхрийнхөө байгаа газар хурч ирлээ. Майнер нөгөө эргийн тэнд байхдаа нөхдийнхөө байгаа газрыг сайн мэдсэн байж таарна. Уснаас гарч ирээд нохоо мэд шилгээснэ. Өөрийнхөө дуугардаг заншлаар хаяа гэв.